Монголчууд багийн спортын төрлөөр тэр дундаа олимпийн төрлийн багийн спортоор дэлхийн тамирчдын чихийг сортоолгон Монгол хөвгүүд дэлхийн дэвжээнэ алдар суугааманд дууллаа. Даваа самбуугийн дэлгэр нэм, Инх тайвны Цэрэнбаатар, Готвын Цингүүнбаяр, Инх Батын Дөлгөөн хэмээх дөрвөн залууг Сүхбаатарын тулга тусгалжуулагч атгсан гар шиг зангидаад хит холын мөрөөдлөө биелүүлэхээр алс холын замдаа гарчээ. 3-3 сагсан бөмбөгийн ертөнцид энэ 5 залууг Монгол гэдэг нэрийг мэдэх хүн тун цөөхөн байлаа. Гурван төрлөөр бол бид нар анх яг энэ зааланд оюутны Азийн уршуулгад 5 эсрэг тэмцээнд төрүүлчээд манай хоёр тамирчин бас үлдсэн байсан. Яг насаараа Цэрэнбаатар, Цингүүнбаяр гээд тамирчин үлдсэн. Тэгээд тэр хоёр тамирчинтайгаа цуг өглөө нь бүтсэн өдөр тэмцээнд дуусаад яг өглөө 6 цагт өөрийнхөө багш болох ган төмөр багшигаа аваад Вьетнамын Данаанд Азийн наадамд оролцохоор явсан. Барны гадаа болгон шийдвэдэг, хүүхд болгон л гадаа 3-3 тоглож идэг. Энэ бас монголчуудын бас нэг давуу тал юм болов. Бидний бас нэг амжилт гарах том давуу тал байж чаддсан болов гэж боддог. Тэгээ 3-3 анхны тэмцээний хувьд гэвэл олон улсын тэмцээний үйл сая 16 оны Азийн эсний наадамд анх яг 3-3 шиг шогт багтаад дэлгэр нэм, Цэрэнбаатар, Нямбаяр гэсэн 3 гишүүнтэй хамт явсан. Тийм амжилт үзүүлэх гэж яг өмнөөсөө бодоагүй. Азийн шилдэг 16 багтаа бүх Хятад, Япон, Солонгосууд бүгд байсан багуудыг хожоод мөнгө медаль авчихсан. Анхныхаа олон улсын тэмцээнд очиод мөнгө медаль авсан. Мөнгө медаль авсны дараа FIBA буюу олон улсын сагсан бөмбөгийн холбоонохон та нар шиг энэ спортоор тоглоулъя тий. Энэ спортын эрхийг өгсөн. Мэргэжлийн лигийн хамгийн их анхны Хятадын гран-при буюу Нанжин гран-приг эрхийг өгсөн байгаа. Тэр Нанжины челленжерт очиход бидний хувьд бол ямар ч тийм ойлголт байхгүй тий. Яг ямар тэмцээнд оролцож байгаа юм, ямар багууд ирэх юм гэхмэл ерөөсөө ямар ч ойлголт байхгүй. Их туулга гэдэг тэмцээний ерөөдөө шилдэг 12 баг л ордог гэсэн мэдээлэлтэй байсан биш. Ерөөдөө сайн мэдгүй байсан. Тэгээд орохоос өмнө бас нөгөө нэг YouTube дээр тий сошиалаар бас ийм шилдэг баг байд юм байна гэсэн мэдээлэлтэй байж чад орчихсон. Тэгээд тухайн үед яг тэмцээнд ороход ер нь челленж тэмцээс илүү давуу талтай шилдэг гэдэг баг байдаг болохоор бас маш их өрсөлдөөнтэй бас маш өндөр юуны зохион байгуулалттай болж өрнөд юм билээ. Тэр тэмцээнд очихдаг маш хөвгтөө. Тэгээ бид чинь бас шууд билет зээлээр аваал те. Онгоцны билет зээлээр аваад дэлхийн тэмцээнд очиж үзсэн. Тэгээ тэрэнд оролцсоноор биднэрт ямар ашигтай энэ төр гэ те. Бид тэр ерөөсөө мэдгүй ганцхан ойлголтоос манай Цэрэнбаатар нийтээс FIBA 3-3 гэдэг нөгөө сайтаас ерөнхийдөө багуудын мэдээлэл авсан биднэрт за энэ нөгөө дэлхийн номер 1 тушаан болоод гэдэг энэ төргээл бид нар яриад тэгээд бид нар чинь хоо юу дэлхийн номер 1-үүд тэр ирчээвэ гэж анх тэгж гайхчихсан л та. Манай цирка манай багшаа энэ нэг дэлхийн номер 2, номер 5 тэр байна энэ хэл гэж тэг хинтээ юутай тоглож байгаа ч мэдээгүй. Дөрмөөч бас гүйт сайн мэдээгүй шүү тоглоод эхэлсэн. 5-5 ч юм бол ерөнхийдөө маш цэвэрхэн тоглолттой шүү дээ. 3-3 ч болохоор маш тийм контакттай. Тэгээд би бүр анх бүр Нанжинд очичоод юу тоглоод байна гэж хүртэл бодож ирсэн. Тэгээд гар хөлнөөс байрах одоо нөгөө өчг мөчг гэх тэр чинь бол ямар ч асуудал байхгүй. Тэгээд мэдээж хэрэг бөмбөг жижиг. Тэгээд хагас талбайд 5-5 маш өөрлөлтөө. Багуудын хувьд бүгд гараа зөрүүлээд бүгдийн нэг тоглолтыг мэдэрсэн тим үсээсэн. Бидний хувьд бол ерөөдөө яг Аз гаралтай монголчууд гэдгээр нь хүлээж авсан. Тэгээд тэнд Азаас Япон, Манайх, Тайвань, Солонгос гэсэн багууд ямарч орж исэн. Тэгээд бидний намарсан эхнийхэн зооныхан баг юунд орчоод Японы орны багт хожиж исэн. Тэгээд хоёроор гарч исэн. Тэгээд Японы орны багийн хувьд болохоор ерөөдөө яг Аз тоглогч биш ерөөдөө нөгөө клубын системэлцээд болохоор Лигоноор тийм тоглож байна. Тэгээд тэдний багт хожигчаад яхад нэг ойр хожигдсан. Тэгээд Японы одоо үзэж байгаа тамирч үзэгчид мөн бидний Азийг ирж байгаа дэмжиж байгаа Азийн баг тоглогчид бид айгүй урам өгчээсэн. Тухайн үед яг энэ жилийн ранкаараа номер 1 Любляна, Словены Любляна багтаа таарад тэгээд Любляна багийг хожоод тэг хэсгээс хагас гişээ шалгараад тэгэл ерөнхийдөө бид нэр 3 дугаар байранд орсон. Тэгээд бидний хувьд бол энэ бол бид нар ямар ч ойлголтгүйсэн ч гэсэн маш чухал тэмцээн. Бидний яг энэ 3-3-т өөрсдийгөө харуулах маш чухал тэмцээн байсан гэж юм бол одоо харахад бол тийм. Тэрнээс хойш ерөөдөө Азийн
Азийн тоонд дээгүүрч жагсагдах мөн Европуудтай өрсөлдөх багийн тоонд орсон доо тэр хүмүүсийн одоо мундаг гэсэн багийн тоонд орсон. Дээрэс нь дэлхийд бас ингээд манай Улаанбаатар гаруудаа гэдэг багийг бас онцлог болсон. Тэгээд ерөөдөө танигдж ирсэн гэж юу боддог л хэзний мөтөс тий. Тэгээд тэрний эхний 3-т орсон баг нь их дуулга буюу World Tour-д орд юм байлээ. Тэгээд шууд ихний тэмцээндээ ингээд Азиудтайгаа тоглоод хөрөл медаль аваад дэлхийн тоо тэмцээнээс тэр анхны Нанжины челленжер бол үеийн үед түүхийн уудсанд маш том тодоор бичигдэх хамгийн том тэмцээн байгаа. Нанжин цэглэнгүүтээ Азийн юу шок гэдэргээл те тэр нөгөө нэг Twitter хуудас тэгээ өөрхөн сошиалын 3-3-ын FIBA-гийн юм дээр бичижсэн. Тэгээд бид нар тухайн үед бас яг шок гэж яаж бодсон нэх өөртөө за тэгээл ингэсгээд өнгөрч байна. Тэрнээс хойш Монголын сагсан бөмбөгчд олон улс төв дэлхийд гарцаа нээсэн байгаа. Маш их баярлж ирсэн. Яагаад тэгэхээр дэлхийн шилдэг гэсэн багуудтай энэ зэрэгцөө дөнгөж орж ирж өрсөлдөөд бид нар эхлэл гэсэн тэгэхэд эхлэл дээрээ ингэж бас амжилт гаргасантай бас маш их баярлж ирсэн. 2016 онд Вьетнам улсын Данан хотноо зохион байгуулагдсан Азийн элсний спортын их наадамд Монголын тамирчид 3/3 сагсан бөмбөгийн төрлөөр оролцож мөнгөн медаль хүртэн их амжилтын гараагаа эхлүүлсэн юм а. Улмаар энэ оны 4-р сард бүгд найрамдах хятад улсын Нанжин хотноо зохион байгуулагдсан челленжер тэмцээнд анх удаа Монголын баг оролцлоо. Ийхүү Монголын тамирчид анх удаа дэлхийн дэвжээнд нэгдэж Монгол хүмүүн сагсан бөмбөгийн 3/3 төрөлд хүч төрөн орж ирж байгааг дэлхийд зарласан юм а. Монголд Азийн аврал шалралт тэмцээнийг аваад Монголд бас энэ сагсан бөмбөгийн түгээн дэлгэрүүлж ямар спорт юм бэ гэдгийг мэдрүүлэхийг бодсон. Тэмцээн зохион байгуулалт бол ерөөсөө авахаас өмнө Монголд авчирч байгаа төрүүлэл гэдэг зорилготой байсан. Тэгээд тэрэндээ бол ер нь итгэлтлийн хувьд гэх юм бол маш их итгэлтэй байсан. Гэхдээ бодсон итгэлнээсээ илүү хүнд хэцүү байсан. Яг тэмцээний үеэр хэцүү байсан. Тэгээд үнэхээр Монголд хийнэ гэдэг бол ерөөсөө алдах хэрэггүй. Хүний нутагт бол тэрний өмнө нь оюутны Азийн аврах, оюутны дэлхийн лигийн тэмцээнд 18 насны хүүхдүүд маань гадаад очиж төрүүлцээсэн. 4 залууга цүнхөө урж очиж төрүүлчихэл шагнал урамшил бүгдийг аваад ирдгээс Монголд хийхэд маш их итгэлтэй байсан ч гэсэндээ маш хүнд хэцүү байсан. Дэлхийн томоохон тэмцээнд өндөр амжилтыг үзүүлсэн сагсчид 10 дугаар сард өөрийнх оронд дэлхийн шилдэг гэдгээ нотлох хүнд даалгаврыг хүлээсэн юм. Энэ бол 3/3 сагсан бөмбөгийн Аз твийн аврах шалруулах тэмцээн байлаа. Дэлхийд алдраа мандуулсан тамирчид өөрийн эх орондоо твийн аварга хүлээж авсан нь тэд үнэхээр дэлхийн тамирчид болсон уу гэдгийг харуулж Монголын хөгжөөн дэмжигчдэрээ дүнгээ тавиулах хүнд боловч хариуцлагатай мөч байлаа. Нанжины тэмцээнээс эхлээд бид нэр 3/3 маш олон улсын тэмцээнд оролцсон. Тэр бүх тэмцээнд биднээс маш сайн бэлтгэл болсон болов уу гэж боддог. За тэр мөн ялангуяа хамгийн сүүлд бид нэр Туркменстаны Ашгабад хотноо болсон Азийн танхимын тулааны их наадамд 3 дугаар энд оролцсон. Тэгэхэд яг ингээд яг Азиудтайгаа тоглоод бид нараас ерөөхдөө нэг тийм баримжаатай болсон л да. Азийн багууд маань ямар тэрнээс өмнө болохоор челленж тэмцээнд дандаа л Европуудтай тоглож байсан. Азиудтай бол нэг хаагт тоглоогүйсэн. Тэгээд Ашгабадад очиж бас Азийн багуудтайгаа гар зөрүүлж үзээд бас тодорхой хэмжээнд ойлголттой болоод тэгээд тэрнийхээ дагуу бас ирээд бас тэрэндээ тулгуурсан бэлтгэл маш их хийсэн л дээ. Тэр маань бид нарыг амжилт гаргахад маш их нөлөөсөн болж байна. Азийн аваргын үеэр бол Азтай бол бид нар бол диктатурөө бүгээр бол аваргууд гэж хэлж болно. Азтай хамгийн өндөр чансаатай хамгийн шилдэг багийн нэг бол Монгол. Тэгээд бид бүгд бол хэсгийн тоглолтондоо Япон, Тайван, Палестин тэ нөгөө багуудтай тоглохдоо өөрсдийн тоглолтыг бол нэгийг ч үзүүлээгүй, хүнд ч үзүүлээгүй. Хэсгийн шат мэдээж хэрэг хамгийн хүн тоглолт Японы багт тогсон тоглолт байгаа. Азийн аварга ихний тоглолт байсан. Тэгээд тоглолтын өмнө багштайгаа бид дөрвөлээ уулзаад за одоо ихний тоглолтоо их чинь айд сандрах хэмээхэн бол байхгүй. Бүх бэлтгэл сургууль бүх юм хангагдсан байсан. Японы эсрэг тоглох тактик нь болохоор ерөнхийдөө төвийн байрлал болох Дэлгэрний юм Цэрэнбаатар хоёроор доор сайн шахаж Японы нэг тийм амар өндөр баг бол биш. Өндрийн хувьд ойролцоо байсан учраас доор одоо нэг эсрэг нэг шах тоглолт
хөвчлэн тэгээд тэндээсээ гадагшаа задлаад дүлгөөн битүүрийн шидэлтүүд орох ч юм уу. Тим тактикаар үзнэ гэж ярилцаад тэгээд тоглосон баг. Монголын бүх хүмүүс л бас нэг зүрхтэй байсан. Тэгээд Японы багтаа тоглож байхад манай Японы стюартсууд тий Мятын төлөөл стюартсууд уцтаал багшаа Японы багийнхан Монголын тоглолтыг 90 эртлээ онгоцонд бүгд үзлээ шүү гэжсэн. Тэгээд тэдний бодсон бодол бол би бол мэдчихлээсэн. Тийм юм бодож байгаа гэд өмнө нь таацсан байсан. Тэгээд таацсан байж хагаад өрх тавьсан байсан. Өрхийг нь яг сэргээр нь ашигласан. Тэгээд эрсдлийг давуу тал болгоно гэдэг шиг. Ер нь бол ухаанаараас тэр ур чадвараас тэр юмараа энэ төвцөнд бол Монгол залуус Монголын баг Монгол улс маань бол бүх юм дээр илүү байсан. Хагас гişүүд бол мэдээж ирэх Австрали, Шинэ Зеланд бол хоёулаа хүчтэй баг. Австралч юм бол ерөөхдөө 5-9-5-аар Азийн аваар болцсон. Саксны ариун түүхтэй орн шүү дээ. Ер нь бол баг Европын орн шүү. Тэгээд Австрали бол хамгийн жаахан байсан. Сэтгэл догдлоос нь тоглолтууд юм болсон. Бид нар ч гэсэн ерөөхдөө бас өмнөх тоглолтоос болох туршлагууд жоохон хоримтлагдсан байсан. Мөн коммунист тактика бас ерөөхдөө одоо биедээ суулгана гэдэг шиг нэг ойлгоод ерөөхдөө явж эхэлж байгаа учраас тоглолтууд ер нь гайг байсан. Тэгээд нөгөө далайн бүсний орнуудтай бас тоглоод ирэхээр яг нөгөө нэг Европын багуудтай бас тоглолт шиг ер нь тоглолтууд ер нь өрнөсөн л тоо. Яа тэгэхээр Европ хүмүүс ихээр бас би хаагийн хувьд хөгжил арай Аз хүмүүсээс арай хүчтэй байдаг тий. Дээрээс нь бас физиологи нь арай өөр төрлөөр өгдөг болохоор гэтээ яг ерөөдөө тэрэнд нь таарсан бид нар бэлтгэл сургалт хийдэг. Дээрээс нь коммунист тактик гэсэн тэрэнд нь суурилж хийдэг учраас яг нэг актер болоо. Гэхдээ тэр хамгийн ихний тэр юунд тоосон тоглолт Австралийн багтаа тоглож ирсэн. Австралийн баг болохоор ерөөдөө яг усаа төлөөлж ирсэн болохоор маш хүчтэй баг ирсэн байсан. Тэр нууж хагаад яг одоо өөрсдийнхөө зөвөр чадвараар гаргаж яг эцсийн шатанд Шинэ Зеланд, Австрали багийн эсрэг бол яг нуусан, бэлдсэн цаг сунгаад яг нэг 2 оноо аваад очижсэн. Тэр бол айгүй ерөөсөө айлын баг 3-аас 4-5 шидсэн яг цаг сунгаддаг тэр. Тэгэл яг л нэг хожигдчихгоо. Тэр л ер нь хамгийн нэг хүнд болон хамгийн тийм сэтгэл төлсөн тоглолт болсон. Тэгээд сүүлийн мөчид 2 оноо ордсон. Тэгээд тухайн үед бол ерөнхийдөө маш сайхан тийм кайфтай мэдрэмж төрж байсан. Гэхдээ ямарсан энэ бол зүгээр эхлэл. Дараагийн финалийн дараагийн тоглолтын дараа бид нэр энийг ханаж өгсөн тийм ерөнхийдөө байрснаас багийн хувьд хандаж ирсэн. Тэгэхээр одоо орчин үеийн сагсан бөмбөг бол шатар шиг сагсан бөмбөг эцэст нь яаж хожиж байгаа вэ? Тэгээд бас энэ Крокус Эвент тоглолт ч бүр ингээд тоглож явах дөргижсэн шүү дээ. Тэг ингээд бүр дөргижсэн. Тэгээд бүр ингээд бүгд ингээд донсолж исэн. Маш гоё байсан. Өмнө нь нөгөө нэг Японы 38 хотод болсон World Tour тэмцээн дээр бид нар Шинэ Зеландын багийг анхаарч ирсэн л да. Маш сайн баг байсан, өндөр төвийн тоглогчтой. Тэгээд жижиг тоглогч нар ч гэсэн маш ур чадвартай. Тэгээд бид нар Шинэ Зеландын багийг бас тухайн өмнө харцсан байсан учраас бидний хувьд жоохон төсөөлттэй тий. Тэгээд талбай дээр хахад бол тийм маш тийм хүчний тийм ширүүн тоглолт болсон л да. Ер нь бол үзэгчд бол маш ихээр цугларсан, маш гоё байсан. Тэгээд ер нь айгуу тийм халуун уур амьсгал дунд тоглосон. Одоо хөдөлгөөн бүх одоо гол, заалалт бүх юм дээр одоо үзэгчд маань бүгд амар дэмжээд орилоод бид бүгдийг бас дотроос амар огшоогоод өөрсдөө бас айгуу тийм гоё мэдээж айгуу огшолтой гоё их орныхоо талбай дээр тоглох юм сайхан байсан. Амар нэг өндөр мэдрэмж байсан. Ялангуяа аав ээж ирсэн ах дүүс тэгэл бүх таньдаг хүмүүсийнхээ өмнө яг ингээд Монгол улстай зохион байгуулалт бүр аврагыг авцсан. Тэг бүр айгуу гоё байсан. Өөрсдөө талбай дээр олон үзэгчдийнхээ өмнө
бас хожигдчихъя гэсэн тийм айц гэх юм уу тийм маш том хариуцлага байсан л та. Гэтэ яг бид бүгд бас бэлтгэл сургуультаа сайн хангасан, сэтгэл зүй бэлтгэл маш сайн байсан учраас бас тоглолт болгон дээрээ амжилттай даваад очиж чадсан. Манай Цингүүн баярын тэр нэг 3 шидэлт ер нь бол тийм маш тийм сэргээгээд маш их. Бид яг тэр өчөд амар тийм яг тийм амар хогшсон. Хамгийн нэг тийм гайхалтай мэдрэмж байсан. Хөлөн богрол дээр тамирчин хүний зорилго бол ердөө л төрийн дуулаа гიშгэлүүлэх, төрийн талбайгаа мандуулах байдаг юм аа гэд яг тухайн үед хэлж ийсэн. Тэгээд яг тэр хэлж ийсэн маань яг тэр төрийн дуулаа гიშгэлүүлээс зогсож байгаа. За миний хэлсэн юм хэр бүтчихээн даа л гэж бодож ийсэн л да тухайн үед. Өмнөхтэй бас зорилтоо тавьж явдаг байсан. Одоо сая хүртэл Азийн аварга болохын тулд тэр үлгэрүүд миний мөрөөдлийн тоонд байсан. Тэрнийг биелэгдэхдээ бас баяртай байгаа. Тэгээд бид тавын те тусалжуулагчтай тавуулаас олон сар олон тэмцээн уралдаанд явсан тэр тэмцээнүүдийн маань туршлага үр дүнгээ өгч тэгээд зогсож байгаадаа маш их баяртай байсан. Энэ нэстэ үнэн гэж үл гэсэн. Тэгэл барьж үзээл яг энэ үний юм байна даа л гэсэн тийм сэтгэлэрсэн дөө ер нь. Тэгээд зорилгоо биелүүлчээ зогсож байгаа мэдээж ирэх маш баяртай. Аврын цомоо өргөөд төрийн дуул явж явах тэр агшинд бол үнэхээр үгээр хэлэх аргагүй маш сайхан мэдрэмжийг авсан. Тэгээд багийнхнаараа, багшаараа бид бүгдийг дэмжсэн, үзэгч болон бүх хүмүүсээрээ маш их бахархсан. Тэд шар твийн шилдэгүүд болон далайн орнуудын аваргуудыг сөхрүүлсээр твийн аваргуулж Монголын тамирчид дэлхийн давцанд хаа яваагаа нутгийн хөгжөөнд дэмжигчдээ тод харуулсан юм а. Зурганд орж байхдаа яг нэг тэр өрөөнд нөө зохион байгуулах юмнууд бүх юмнуудаас тэгж нөө шилдгийн цом мэдэрсэн. Би тэгэл хараад нөө багийнхандаа маазраал би яг ингээ өргөцсөн байл ямар харагдчих бол гэж ярьдагчээсэн. Тэгээд яг дараа нөө шилдэг авсан чи яг дотроо бодвол нөгөөд маань ч гэсэн яг нөө нэг ярьжсэн гэсэн яг наваг авч байхад. Монгол залуус бөмбөгөөр багийн спортоор маш өндөр зэрэгэлт байгаа. Тэгээ мэрэгжлийн лигт бид нар боксоор бол мэрэгжлийн лигт тоглож байгаа. Мэрэгжлийн лигт бол манай Улаанбаатар хаан гард маань дэлхийд 10-т байна. Тэгээд яг хувь хүнийхээ ранкаар бол ийм олон хүнийг жагсаалтаа багтаас нь дэлхийн сая гаруй хүнээс Монгол аав өвг Цингүүн баяр 49 дээр байна. Дөлгөөн 52 дээр байна. Дэлгэр нэм 57-д Цэрэнбаатар 87-д байна. Тэгээ монголчууд багаараа хамтаараа 3-3 сагсан бөмбөгийн төлөөр 4-р сард бид нэр 188 дугаар байранд байсан бол яг одоогоор бид нэр дэлхийд Монгол улс 18-д байна. Бид нэртэй одоо тэр том профешнл багууд ингээд багийн тамирчид ирээд харьцах байдал эдгээр хүртэл арай өөр болж байгаа. Одоо ингээд бид нар тэмцээнд очиж яхад бүгд яг би бинийг таньдаг юм шиг гоё хүлээ завцгаадаг нэг за ажил өрөө сайн уу те одоо бид нар тэгж мэдлдэг шиг. Тэгээд ирсэн учраас бас ерөөхдөө бас дэлхийн шилдэг багуудын тоонд ингээд одоо ч манайх чи 12 3 тавьж байгаа яг дэлхийн профешнл багийн тэр тоонд ингээд ороо явахаар миний одоо яг өөрийн бодож байгаа болохоор маш их баярлалтай бас баг хамт олон болон тасалжуулагчаас бас бахархаж авдаг л та. Тэгэхээр Монгол хүмүүс энэ бүгдийг үзэх юм бол та 3-3 гээд Google дээр ороод үзэх юм бол бүх юм нээлттэй байгаа. Тэгээ Монгол хүмүүс зөв менежменттэй болох юм бол оюун ухаанаараас дэлхийг хүчтэй байж чадчихээн. Бодибилдингээр хүчтэй төмөрийг үргэж дэлхийн рекордыг хийж чадчихээн. Японд технологиг тэргүүлдэг улсад сумочд маань Монгол улсын нэр хүндийг бас гаргаж чадчихээн. Монгол аав өвгтүүд багийн спорт маш хүнд хэцүү энэ үдгээс бодвол энэ спортоор бас дэлхийд бас ингээд Аз ТV төлөөлөө дэлхийд өрсөлдөж байгаа нь үнэхээр бол бахархалтайгаар сайхан байна. Тэгээд бид бүгдийг дэмждэг маш сайхан олон сагсан бөмбөгийн гэр бүл үеийн ахмадууд бид нар бол энэ төрлөөр маш сайхан ажиллах болно.
багийн ахлагчийн үүргийг хоёр нодлон бид нар нөгөө Вьетнамын Данаа нутагт тусан Ази эзний наадамд бас оролцсон. Тэрнээс хойш юу багийн ахлагчаар ажиллаж байгаа. Тэгээд манай багийн хувьд бол тийм ямар нэгэн төвөгтэй асуудал байхгүй. Бидний хувьд харьцааны хувьд маш сайн. Тэгээд бас багийн ахлаад бас ийм амжилт гаргасан маш их баяртай. Хувийн спорт бол өөрөө бүгдийг сэтгэж ээж, өөрөө ерөөхдөө өөрийгөө ялж ээж үр дүнд хүрдэг гэж боддог. Багийн спорт бол өөрийгөө ялна, мөн баг тамирчтанд бас өөрийгөө ялаад тэрний үр дүндээ нэг хүчин зүтгэл нэг тийм босон одоо нэг цул юм болж ээж тэрүүгээрээ баг хамт олон одоо нэг зорилгын үндсэн дээрээс баг гэж ер нь ялгархалж боддог л та. Цэнгэн баяр Цэрэнбаатартай бид нар багаасаа TLC гэж тоглодог гэсэн. Тэгээд ерөнхийдөө тоглолтын хэм маяг ерөнхийдөө нэг багт байсан болохоор тэгээд нэг багшийн удирдлагын доор багаасаа тоглосон. Тэгээд 3-9-3 чсан нэг багшийн доор байсан болохоор бүх юм нэг бид нар бэлтгэл дээр адилхан л тоглодог гэсэн. Тэгэхээр ерөнхийдөө гайгүй ойлголцох чадвар гайгүй байсан. Багийн спортын давуу тал гэдэг нь бас спорт хүнийг бас гоё хүмүүжүүлдэг, дайчин, хөдөлмөрч бүх юм гоё нэг юмда тууштай хандах тийм чадвар өгд юм болов уу гэж боддог. Багаар ажиллах чадвар маш сайтай болно. За тэгээд нэгнийхээ төлөө сэтгэл зүрэхтэй тий, нэгнийхээ төлөө гэсэн чин сэтгэлтэй. Нэг амар ууртай багт орж ирээд айгүй зөөлөн болдог. Зөөлөн байсан хүмүүс бас нэг айгүй гоё өөрийгөө нээж чаддаг болдог. Ерөөсөө тийм хувийн амбицаар юмд хандах болдог. Дандаа хүнийг харж идэг төрүүлж. За энэ хүн яах нь за ингүүлд чи аль болох нөө юмыг дандаа тийм цогцуулж сураад ер нь ямар ч тийм муухай гэмэргүй те. Ер нь айгүй тийм нэг хүнийг л айгүй тийм хардаг болдог. Хүний төлөө гэсэн гэх юм тийм сэтгэлтэй болдог. Би одоо хаач утсан ямар ч ажил бүтээх очсон хүнтэй айгүй амархан харьцаад уулзч чаддаг. Тэр талаараа ер нь бол багийн спорт давуу явуулж боддог. Би эрүүл мэнд оюу хаан те. Наазах нь харагдахад би хаана хөгжин өндөр болно. Тэгээд бас нэг хичээллүүл багийн спорт гэдэг чинь угаасаа олуулаад тоглодог учраас олон хүнтэй танилцсан найзууд болно. Спортоор хичээлсэн хамгийн зөв замд ордог. Одоо үед чинь одоо залуус маань те баар сав одоо нэг хар тамхи муу зуршлууд баараар явдаг энэ зуршил хүний хөгжил гэдэг юм гийг бол одоо муу тал руу ордгоо. Тэгэхээр сагсан бөмбөгөөр хичээлсэн нэгдүгээрт хүнтэй ийм нэгдэлтэй байдаг. Багийн спортыг хамтын ажиллагаа. Улс орон бол багийн спортыг хөгжүүлэхийн давуу тал бол энэ. Хүний хөгжил гэж спорт хөөсөн эрүүл байна. Тэгэхээр Монголд ер нь энэ спортыг үндэсний хэмжээнд бодлогын хэмжээнд авах хэрэгтэй. Шилдэг баг 3-3 сагсан бөмбөгийн шигшээ баг. Сагсан бөмбөгийн 3 Бүрдчэн 2017 наадам 3-3 сагсан бөмбөгийн баг нэр дэвшлээ. Спортын сэдвээр дагнан бичдэг 100 гаруй сэтгүүлч санал өгснөөс 70-аас илүү хувийн саналаар Бүрдчэн наадмын шилдгээр тодорсон юм. Монгол спортын салбарт тэднийг хэрхэн үнэлж байгаагийн тод жишээ энэ байлаа. 3-3 төрлөөр өнгөрсөн жил манай оюутны дэлхийн аврагт дэд авраг аваад Бүрдчэн авсан. Тэгээ энэ онд бас Азийн дэлхийн Гран-при тэмцээнээс, олон улсын Гран-при тэмцээнээс хүрэл аваад, их дуулах дөрөвт ороод, Азийн Ашхабадад хүрэл медаль аваад. Азийн авраг авсан энэ амжилтыг маань үнэлээд бас Бүрдчэн хүндтэй шагналыг өглөө. Бид бүгдийг дэмжиж саналаа өгөж одоо өдөө хүртэл тэмцээр ирсэн Монголынхаа үзэгч та бүхэн сэтгүүлч нарт сагсан бөмбөгийн хөгжимч та бүхэндээ бас маш их баярлалаа гэдгийг хэлмээр байна. Бүрдчэн гэдэг энэ том наадмын шагналыг багийн спорт төрлөөр авсандаа биднийг бас энэ төрөлд нэр дэвшсэн. Тэгээ цаашлаад биднийг ингэж санал өгөлтөөр байсан спортын сэтгүүлч нарт, хөгжийн дэмжигч нарт та бүхэндээ баярлалаа. Бидний хувьд бол 2017 он маань маш тийм амжилт бүтээлээр ариун тэгээд цаашдаа бидний бас хүсэл мөрөөдөл маань бас тодорхойлж ирлээ те. Гудамжинд жоохон хөвгт бөмбөг бариа явж байгаа юм маш их хараад бахархдаг. Хамгийн том бахархал үр хөвгт юм бол гэж боддтой. Би тэгээд бас аавыгаа ээжигээ бас ямар хөвгт төрүүлснээрээ бахархаасаа гэж маш их боддог. Тэгээд аав ээжээрээ бахархуулахын тулд дэж хэрэгтэй өөрийгөө ажиллаж байна да. Миний бас спортын заамалт бас ингээд хамгийн том
одоо хөрөнгө оруулалт те миний хамгийн том байгаа зүйл сэтгэл санаа болон бие биелдэр тэгээд бүх нөөц олзаагаар миний хойно байдаг гэр бүл юм байдаг болохоор тэрүүгээр би маш их бахархдаг. Ээж минь багаас минь одоо өсгөжүүд эзэрхтэй хүн болгож өсгсөн байвал маш их бахархаж яддаг байгаа. Бахархал гэх юм бол одоо мэдээж би баг хамт олноороо бахархдаг, гэр бүлээрээ бахархдаг, аав ээжээ их орноороо бахархдаг. Ер нь бахархдаг зүйл бол маш олон байгаа. Тэгэл хараад яг нэг жоох нэг харьцуул тэгэл нэг илүү юм байх юм бол тэргээрээ гоё бахархал. Ер нь Монгол гэдэг их орноороо л илүү юм бахархдаг да. Одоо ийм жоохон хүүхдүүд хүртэл бөмбөг барьж тоглодог болсон. Тэгээ манай багийн хүүхдийн гард гэдэг нэртэй. Тэгээ манай огч гаруудаа штэ. Гаруудаа гэдэг. Манай амьд одоо бас логогоо. Гэтэ энэ бол зүгээр яг ингэж зориулж өгөөгүй цаанаасаа л болцсон. Тэгэхээр энэ жоохон хүүхдүүд ирээдүйд очиод маш том юм аваад мөрөөдөлтөй, хүсэл мөрөөдөлтөй байна гэдг нь бол энэ олон монголчуудыг сайхан мөрөөдөлтөй болгож байгаа бахархлаар байгаа. Тэгээ мөрөөдөл бүхэн биелдэг. Тэгээ хобби бол мөрөөдөл бүхэн биелдэг. Тэгээ бахархал бол мэдээж энэ олон мянган сайхан сагсан момгч хүүхдүүдэд тийг харахаараа бахархдаг байгаа. Мэдээж бидний хамгийн ойрын зорилго одоо 2018 оны Филиппинд Манилот болох дэлхийн аварга. Яг энэ нэрчээрээ одоо дэлхийн аврагтаа мэдээж оролцох хэрэгтэй авсан юм чинь цаашлаад тэрэн дээр нэг медалийн төлөө тоглолт хийх тийм зорилго нойрын тулд. За тэгээд цаашлаад 2018 оны Азийн аврал шалралт тэмцээн маань байна. Тэгээд өөр цаашлаад 2018 19 онд бид доктортой амжилттай ахиулаа явчих юм бол 2020 оны Олимпиад орох мөрөөдөлтөй зорилготой л явж байна да. Маш олон мөрөөдөл байгаа. Гэхдээ тэрийг шатаараалан бас биелүүлж явах. Тэгээ цаашлаад ер нь бүх оролцсон тэмцээнтэй амжилт гаргаад явахыг л тийм зорилготой байгаа. Олимпийн авраг Бадрууган, Олимпийн авраг Дүшинбаяр шиг багийн спортоор бид нэр Олимп дэлхийн авраг дээр эхний 3-т Аз твэд төлөөлөд Монгол гэдэг залуус зогсож явах мөрөөдөлтэй байгаа. төрийн дуулаа ашиглуулад төрийн талбайг мандуулах ер нь бол тамирч хүний зорилго мөрөөдөл шүү дээ. Тал талаас зөвлөрч арьсан бөмбөгний ард атгсан гар шиг зангилагдсан 5 залуугийн хүсэл мөрөөдөл улам мөөдөө тэмүүлсээр залуунаас цаг зав бүхнээ зориулсаар урт холын замд цугтаа алхасаар энэ л замаар алхахдаа тэд эх орноо зүрхэндээ тээж урагшилсаар л Монгол хүн багийн спортын төрлөөр дэлхийн аврагуулж Монгол төрийн алтан соёмбод талбай Олимпийн тэнгэрт намрах тэрэл мөчийн төлөө энэ л залуусын хөдөс тусалж зүрхэн цохилж явна. Монгол төрийн алтан соёмбод талбайгаа Олимпийн өргөлд залж аялгууд өгс төрийн дуулаа эгшгэлүүлэхийн төлөө зүтгэж яваа энэ л залуусын туслуулсан хөдөс бүхэн нь хүрэх замыг нариусгаж ирээдүйг нь гэрэлтүүлж байгаа. Бидний хувьд 2018 онд улам илүү их бэлтгэл сургалтаа базаагаад улам илүү хичээх болно тий. Тэгээд нийт үзэгч та бүхэндээ ч гэсэн 2018 онд амжилт хөтлөлөөр дүүрэн байгаасаа гэж Улаанбаатар хангар дэдэг багийн зүгээс төшүүлье.